Сайн байцгаана уу хүмүүстэгчтэй. Өв соёлын зэдэг нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар. Өв соёлоо өөрийнхөө биеэр эрхэмлэн төлөөлөгч бас өв соёлоо өөрийнхөө биедээс тээж оюуханаас бас засварлж явдаг нэгэн оролцогчтойгоо инхөө өнөөдрийн дугаараа эхлүүлж байна. За тэгэхээр манай зочин бол Морьт Харваны тамирчин, мөн циркийн жүжигчин, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, за мөн уяач. Тэгээд олон талын сайхан өв соёлынхаа ариастай энэ сайхан залуу болох Эрдэнэ нот маань одоо хүндэтгэлийн урилгын минь өвөртлөөд хоймрын суудлыг маань эзэлсэн байгаамаа ингээд. За та тарган тавтай сайхан өвлжиж байна уу? Сайхан. За тэгээд юуны өмнө одоо энэ сайхан нэвтрүүлэгт урьж орж байгаад оролцож байгаа баяртай. За тэгээд нийт телевиз үзэж байгаа Монголын ард түмэн сайхан өвлжиж байна уу? За. Өвлжих сайхан л болж байна да тийм ээ. Хөөт одоо мэдээж өвөл гэхлээр л одоо хамгийн түрүүнд л одоо цас одоо өвлийн уур амьсгал бол Монголын өвөл. За тэгээд энэ дэлхийн нийтийн энэ чочрын өвчнийг бол өвөл давж одоо дарж ах шиг л гэж бодож штеп. Тэгээд өвөл болоод ирсэн их хавар 100 гэл магадгүй 100 жил болох. Тэгэл уяачд бэлтгэл хийгээл сайхан болж байгаа шиг штеп. Уяач хүн. За мэдээж уяач хүний хиймэр бол яг л уйж байгаа мөр шиг тэр гингон дуун дээр одоо яг л тэр барьаар цайлал орж ирж байгаа морин тэр хиймэр тэр соёлын хиймэр л эзэндээ байдаг бах. Дээр нэмээд өөрөө бас Морьт Харвагийн одоо тэр адуун сэргүүн дээр дэлхийг нэгэн цагт хамгаалж одоо дэлхийн талыг эзэлж байсан тэр Монгол төмөр цэргийн одоо жинхэнэ өв соёл болох жинхэнэ одоо чадвар нь болох Морьт Харваны одоо тамирчин бас хэд уралдааных нь одоо бас тэргүүн барай ялагч гэж байгаа. Дээр нэмэнд бас циркийн жүжигчин гэж байгаа. Гэхдээ энэ олон юмыг одоо хэдий заманда энэ насандаа хэмжүүлээд л энэ их амжилтанд хүрж явна да. Гэхдээ одоо тэгээд нэг сурах чиглэлийг эрхэм болгоос хандах зүг нь өөрөө тогтно гэд мундаг хүн хэлсэн байдаг шүү дээ. Тэмд нэг өсөх бодроо тэрэн шиг би ерөнхийдөө яах вэ гэхлээр яг л бусдын адилаар хурдан мөр унаад л ерөөсөө л багасаа морин дэлэн дээр тарцгалж явж байгаад мэдээж нөгөө ирд цент хүрээд нөгөө мориноос хүндтэй хасагдах үеэр нь тэгэл ерөнхийдөө ингэ явж байхад ахыхаа ээжийн одоо хамгийн магадгүй амьгийн алдарт үеж Эрдэнэ үергээд ахыхаа туслахаар явж байгаад Батлан болох туслах нэмгийн Морис бор сургалтын төв морин ториулгын туслах уяачаар тэнд очиж хамгийн анх гараага тэнд тамирчин болж эхэлжсэн 2005 6 оны үед. Тэгээд 2007 онд тойруулгын 50 жилийн явгаар саад харилтын сонгол мөрийн спортын 3 дугаар зэрэгээ авч ийлаа. За тэгэл тэндээс ч олон сайхан найз нөхдүүд энэ морин цирк руу орох ингээд тэгэл ерөнхийдөө эхэлсэн дээ. Моринод одоо ингээд тэр барины зурхаараа давхиж орж ирэх тэр морин онж байгаа хүүхдэд хамгийн том жаргал найдаг баг тий. Тэр өвтөл жаргал. Тэгээд явсаар хагаад морин онсаргаа за хэд хүртээ одоо 13 нас гэдэг юм 14 нас хүрээд морин хомдоод ирэхээр одоо магадгүй уяачийн игнэр рүү шилждэг л байх л та. Тэгэхээр яг морь ундах хүүхдээс уяач руу шилжих харамсалтай юу нэгвэл морийг уяад тэр ур ухаанаараа морийг уралдуулах гэж уяач руу яарах нь илүү өөрт чинь их ойрхон байсан уу? Одоо би өөрийгөө уяач гэдэг одоо нэг амар тэгж нэг хэлэх аюу дургууд одоо мэдээж одоо маш мундаг олон уяач нар байна шүү дээ 100-ны мандаа даахуугаа тод манлаа онон гээл одоо маш олон би өөрсгч байж байгаа л тийм болсон байл. Гэхдээ мэдээж тийм баг л та. Гэхдээ хамгийн гоё зүйл бол мэдээж нөгөө барайнд орж тэр нөгөө асрын өмнө цоллуулах би ч нөгөө өвөөгийн хайртай хөхт тэгээд ерөөсөө хамгийн хурдан хурц мордын бие л ундаг байсан. Ерөөсөө навч багт муума гэдэг байсан. Тэгээд л ерөөсөө тэр мөчөл угаасаа санаанаас одоо хүртэл гарахгүй штэ. Тэгээд орж ирэхдээ яг ингээл барайгаар ороод тэгэл за орцсон шүү гэл. Орхын наан бол жинкэл нөгөө нэг алаан байхгүй гэдэг давгаа оргоо хэлдэг шиг инстал нэг юм өрөө яаж орох вэ гэл тэгээд 5 нүхнээс асагта 6-д орчих тосл тэгэл шар гоцоогоо буруу хараал ойлал өстэй бас сайхан дурсамжууд байж лээ шүү дээ хүүхднээс тэр морины морин дээрээс морины нуруундээс хурдны морин нуруунд дээрээс одоо халагдах тэгвэл их харамсалтай л гэдэг юм байна тий хэцүү шүү дээ тэгээд л нөгөө нэг яг ингээл явж байгаа л өөр ирэхгүй тэгээд одоо нөгөө нэг эрийг
нас уулыг тас гэдэг ир өсч эсгий сун гэдэгтэй яг алгаа байхгүй. Тэгэл амьдралынхаа замаар тэгэл за ингээл юм болж шүү гэдэг чинь цаанаасаа тийм ээ. Тэгээд ч одоо тэр болсон хүмүүс бол өөрсдөө бэлтгэж тэмдүү тэгээд за одоо өсө би ч тэртээ тэргүй мөр тавиач хийж гин мөрний туслах хийж гин ингэж угаас аянд ингээ хасган гэдэг өөрөө мэдэрнэ шүү дээ. Тэртээ тэргүй. За тэгэл цаашаа би за яг уяачаар явах уу яах вэ хөө гэдэг чинь хүн болгоны өөрөөх нь. Тэгээд би жишээлбэл одоо циркийн зам руу ороод ингээл явцсантай адилхан магадгүй тиймхэл харагч. Цирк мөр бол тодорхой орон зайд маш одоо эрсдэлтэй үйлдэлүүдийг хийдэг тийм. Тийм цирк урлаг гэдэг чинь өөрөө болохоор тийм ерөөхдөө Монголын нөхцөлд орж ирээд бол маш их хөгжсөн. Та сүүлийн үед бол үнэхээр эмгэнэлтэй бөгөөд харамсмаар зүйлүүд бол их гарч байгаа шүү дээ. Тэгээд дандаа цирк урлагийн мундаг дандаа жүжигч дандаа л гадаад харагддаг. Тийм тэгээд цирк урлаг бол чадвал гавь ядуул ам гэдэг байхгүй. Тэгэхээр улаан зурсан дээр эрсдэлтэй байдаг. Магадгүй моринтэй тэр чинь хатгуус. Тэгээд тэр чинь одоо нэгт амьд даатгаад эрсдэлтэй зүйлийг хийн гэдэг чинь. Тэгэл өөрийн нэг хамгийн нэгдүгürt өөрийнхөө биеийн бэлтгэх, сэтгэл зүгөө бэлтгэх, дээрээс нь эдэл хэрэглээ бэлтгэх, мөрөө бэлтгэх гэдэг ингийн нэг амьдрдаг хүмүүсээс юм гадагш хөдөлмөр эрхэлдэг хүмүүсээс нэгээс хоёр дахин илүү хүч хөдөлмөр зарж ухаан зарж за тэгэл авхаал цамбаа за тэгэл нойрхоол юу гэм бүхэл юм бол жишээлбэл манай багш бидний чинь ерөөсө бар цагт байнга босгож бэлтгэл сургалтанд гаргаад 3 цаг өнгөрөв. 3:45 хооронд гэсэн үг. Тэгээ яг хөтэ бид нар нэгдсэн журмаар 5:30-д бүгд босго гадаж ихсэн баг хэвээр. За тэгээд 15 минутын дараагт 5:30 сэргэлэг дурах 5:45-д гадаж ихсэн байдаг. Хэмэрхүү бэлтгэл жишээлбэл хийх. Тэгэл одоо нөгөө нэг циркийн урлаг одоо жишээлбэл би яг 2008 онд анхны энэ дэлхийн хэмжээний задгай том тийм одоо хөл бөмбөгийн стандарт 80-100% хэмжээтэй дэлхийн хамгийн том задгай мөрний шоуг Жэжүү арлын Домо паркт ерөнхийдөө хийх гэж байна гэд. Тэгээ хүүхд бүртгүүлж явах бид нар найзуудтайгаа бүртгүүлчихсэн. Тэгээ би ч тухайд одоо яг 10 км хүүхэд нь 100 гаруй хүүхдээс 2-т орж илөө. Тэгэл ингээл ингэж явсаргаад яг явдаг төхөөд ирсэн чинь явцдаг байхгүй. Ямар шалтгааны болмоос гэсэн чинь гар чи 2 ухрахаа. Гэт одоо энэ гар дэш нь явахгүй ч юм. Тиймэрхүү шалтгаанаас ингээд хасагдахад ёо зүгээр нэрээ бүр жил хэрэтээ бэлтгэл нойр хоол бүх сэтгэл зүрх хийжсэн чинь ингээд навс унаал өстө нэрээ гэлтгсэл ар гэрийнхэн хичнээн чамд ингээд ерөөсө гэлтээ сүүлдэн дээр тайлгдсан л да. Мэдээж яг уу гэхээр тухайд нөгөө солонгос руу маш олон зах зээл гаргахад нөгөө хүн зуучлалаа дундуур нь орж ирсэн чавчааны хүмүүс гэж ядаа. Зуучлалын хүмүүс ороод ирсэн. Тийм хүмүүс ороод ирсэн чинь би ч танил тал байхгүй бор зүрхээр явж исэн. Өстөл ингээ явж исэн гасгдсан. Тэгээ яг уу манай найзууд тий одоо Батэрдэн бобоо ирэхс гэл одоо цуг яг бид нартэй жаргал зовлонгоо хуваагаад намайг ингээд бид нартэй ингээд бэлтгэл хийжсэн хүмүүс. Би чинь тэгээд одоо хасагдсан ч гэсэн циркэд 2008 он тал нутгийн охид гээд босоогоор мориор тоглодог өвөр Монгол охидууд 300 мориорч ирээд тоглолт хийгээд тэгээ Монголын морин циркээ бол хам Монголын морины холбоо эдэргээд тоглолт хийгээд тэгж хатан би чинь менежмент нут татаад дотор нь баасан наваал шүн адуугаа манаал. Гэхдээ тийм бүгд ээж авдаа хэлэхгүй ар гэрхэн хэлэхгүй өөрийнхөө сонирхолтой хөтөлбөртэй л хийж лээсэн. Тэгээ явж итл араас 10 онд чамаг авъя гэд над руу солонгосоос ирэх. Тэгсэн үрч явчмаа санагдтал. Тэгэл нэг үс би явлаа шүү ээж өөс ээж гадаад та явлаа шүү гэдэл хэлсэн ч итгэдэггүй. За чи одоо бас ахаал ингэдэг нэг болоод миний хөөд. Гүй аа би явлаа та одоо ирүүл ирэхтэй. Та өөрөнгөө миний зүйл нөгөө наадамж явцсан. За би явлаа гэдээ одоо тэгсэн чинь явах гэдэг юм чинь нөгөө зардал мөнгнөөс ахуулаа юм байхгүй хөргөө. Тэгээ эмээ манай ирээд би чи эмээ өвгөө хайрын төссөн хөлтөө тэгээд эмээ тухайд хүүгээ явуулахын төлөө тэтгэврийн зэдмэлийг хүртэл аваад зүгээр ерөөсөл миний хүл явж ивэл болоо гэл. Тэгэл яг та тухайд нэг айлын манай би ихээс дөрүүлээ. Тэгээд 2-3 оюутан зэрэг гараад ирэхэр чинь бас нэгэн төрийн албаа чи угаар сурна нөгөөтг нь яг үгэл санхүүгийн нөгөө жоохон хүний тийм болоод ирнэ. Тэгэл та солонгос руу цүнхөө өрөл 10 он циркийн яг нэг хөсөл мөрөдөлд давтлагдал энэгээр хоол олж иднийг гулаар нь шиг тэр жил өстой жинхэнэ цүнхөө өрөл солонгос руу хөсөл мөрөдөлд давтлагдал явсан да. Хөхөлдөс сүүлийн гойдог юм хөлсөн өнөртгөд химэр сэргдэг юм төмөн ахтаа харж дотроо мэгшдэг юм түрүүлээд ирэхээр нэлмэрдэг сүлдэнд залсан юм түүхэндээ мартан батрууд юм
заяасан тэнгэрийн хишиг юм моллор эрдэнэгээд тагтдаг юм да арван зүүнийг цахилж өртөлсөн анирхан талда адууга туусан монголчууд адууга туусан монголчууд домого хайлдаг юм морин толгойд хураа татдаг юм адуу ухаантай эртнээс мэддэг юм агуу цүхэндээ нэдэлдэг юм ардын лонд мөнхөрч үлдсэн юм атар талд дураар давхдаг юм хазаач болсон хүлэгэ харилдаг юм хамаг монголын химэр юм да арван зүүнийг цахилж өртөлсөн анирхан талда адууга туусан монголчууд адууга туусан монголчууд Тэр морин циркийн урлаг бол одоо морин малын хастай нэг энэ их хүүхөө ир гэдэг шиг л бие биедээ уусч орж ижил хийдэг л баг л та тийм ээ. Тэр морин циркийн урлаг бүх тэр үзүүлэх тоглолтын одоо тэр техник төрүүкүүдийг одоо өөрөө бол морд харваны одоо тамирчин нэлийн одоо удаагийн бас аварга шүү дээ. Тэр бас түүхэн нэлийн судалж байсан баг. Циркийн морин циркийн урлагийг бол Монголын тэр дээрийн баатрууд бол бараг бүгд эзэмссэн байсан байгаа. Байдгүй. Үгүй мэдээж тэр чинь ерөөсөө одоо энэ морин циркийн урлаг гэж одоо энэ циркийн урлаг Жигитовский гэж байгаа. Оросоос гаралтай буюу Оросын нөгөө морин циркийн ерөөхдөө офицеруудын хийдэг төрүүкүүдийг одоо тэр нөгөө сонгон шалгаруулалтанд орж ингэж ерөөхдөө ингэж явсаргаад цэцгэлж явсаргаад за тэр нь циркийн нэг төрөл болоод за тэр нь ингэж явсаргаад одоо бүр яг тэр хүнд төрүүкийн дэлхийн аваргын хэмжээний юмнууд одоо бүр Оросд болдог. Нодлон манай баг тамирчид манай багш Дорж Ярин бол тахлагчтай манай дүүнэр дэлхийн аваргад анх удаа яваад багийн мөнгөн медаль авчирсан. Тэр дэлхийгээс тэр нь байлдааны 6 төрөл үндсэн жигитийн нөгөө хүнд төрөх гэсэн дагуур гарах ч юм уу те. Тэгээ яг нөгөө обноос буюу хоёр талтаа зохих гээл янз бүрийн тэм төрөхийн 6 төрөл за байлдааны 6 төрөлт нь 5 төрөл хутга шидэх морин дээрээс бүр дахин дунд нь самбартай модон хутга шиднэ буудна харвна сэлэмдэн тэгээд жаачтна энэ тэгээд тэр бүгд нийлбэр тэгээд тэр нь техникийн зөв хийж гинүү жишээлбэл сэлмэрч авчлаа гэтэл ийм урт сэлэм бэлэгт үзүүрхэн 4 уран л ир бус нь юу ч ир байхгүй яг 4 хуруугаараа л ерөөсөө тэр одоо певсиний савтай усыг баг талаар нь ингээд цохилж тэрнээс зөв хөнтөн цохиж онгах биш яг тавьчих. Энэ өөрөө нөгөө нэг дээр үеийн одоо яг л Орос цэргийн школ гэдэг чинь. Тэгээ мэдээж уул нь бол яг манайхан бүр илт тавганга төрүүлсэн. Монголчууд. Төрүүлсэн. Тэд нар шууд 9 оноо булхаацаад өгөөг шүү дээ. Орос ахнаар зангаа тавих. Тэгээд Оросод 1-р барина. Тэгээ Оросод Монголчууд 2-р. Монголчууд 2-р байна. Багийн дүнгээр. Тэгээд үүнхээр энэ бол бусад орны бүх тамирчид бусад орныхаа монголчуудын тэмцээн байсан. Та нар яалсан гэж үү тэд нар хүлээн зөвшөөрж байгаа байхгүй. Халтууд хавтай гэдгээ мэдүүлэх гэж хамтрууд үнэнч бодхон сануулах гэж Монгол эрс Чингисийн бадрууд мартагаа нартагаа мөнхтэн гэртэйгэн хорвоо ин хасиг тоо сүмбидээ Тэгээд даага нэгсэн л дээ. 8 сарын 30-нд тэр яг улаан талбайд морд хорвооны Орос Монголын зүгээр халц тэмцээнд. Тэгээд багш шахал 2 дүүтэйг бид 4 явсан. Тэгэл яг нөгөө чи очиод ирсэн чи яг нөгөө бид нар чинь зэвтэй сум буюу яг нэг ийм сумаар харагдаг байхгүй. Ерөнхийдөө яг нэг ийм
Ийм сумаар харуулах гээд бид нар ийм бэлтгэл хийгээд байсан чинь яваад утсан чинь нөгөө улаан талбай буюу аюулгүй ажиллагаа одоо хөдөлмөр хамгаалалт аюулгүй байдал талаасаа тэр чинь нөгөө нэг шохоо автан тэгээд урталтай ийм болцоотой буюу кабакийн тийм сумаар харж байгаа байхгүй. Тэгсэн чинь бидний нөгөө техник гэдэг чинь өөр болцсон. Тэгэл өглөө 5 нөгөө л бостой бар цагтаа босоолцдог. Бэлтгэлээ хийгээд үзээд идэх бард. Манай нэг дүү Утган Баатар үнэхээр сайн байсан. Сайн байсан тэр надаас ч илүү байсан. Тэгээ яг гараал явах гэсэн чинь би ч тэр үрдэн амар гоо нэг хүн 50 байдаг чинь нэхгүй. Яг тэрнээс гэж бол за өөрөөхөө явчих та. 1000 тэр хүний заас юм болохгүй ч өөрийн сурсан юм дээр гэж бол яг өөрөөхөө саадганда нөгөө болцоодоо сумнууд эвлүүлж игээл тав ихний явалтан дээр нэг хүн гээд одоо ерөөхдөө тэр ч Орос Монголын 3-9 3 болсон. Одоо ерөөсөө тэр нэг хүн гээд нэг яваал дараа чинь нэг яваал нийт 15 байгаад байхгүй. Тэгээд ингээд ээлжлээд. Эхний явалтан дээр 5 байнаасаа эхлээл 5 байг тойроод 3 явна гэж 15. 5 байнаасаа би 4 онтын. Дараад нь ахаа 5 байнаас ахаа 4 ончт. Сүүлийнхтэй зүгээр тавуулын энэ буцохол орсон. Тэгэл зүгээр Москвад Оросын 3 удаагийн аврагаас Сергей Одиноков гэдэг. Тэр хүний нутаг дээр нь бодгож ирсэн. Үнэхээр мундаг юм сайн байна гэдэг. Тэгээ нэг хутга хүртлээ өөрөөхөө хийсэн хутга хүртэл бэлгэлжсэн. Оросын 3 удаагийн аврагын техник дарсан да. Тэр ялчгүй монголчууд одоо морин дээр юмгийн энэ ном сум сэлэмжад тийм ээ энэ дээрээс цосноо шингэсэн гинтэй хүмүүс ч дээ. Тэгээд бас манай Монголд бас морь тарууны нэлээд их тэмцээн бас болоод идэг. Болох болгонд нь оролцдог уу? Гэхдээ би ч одоо яг 2010 оноос хойш Солонгост 3 жил 6 сар бараг 4 жил хэрэгтэй. Тэгээд 14 онд Монголд өнцсөн. За тэгээд тэрнээс хойш ер нь бол морьт харваа бол Монголд бол 90 онд бол айгүй гоё цэцэг 90 онд бол айгүй гоё цэцэглээд хөгжөөд бүр идэвсэн. Тэгээд тэрнээс хойш нэг хэсэг жоох ингээд нэг өөр яг гэвэл нэг хэсэггүй хүмүүсийн сонирхол хэсэггүй хүмүүсийн нэг тим шиг байсан. Тэгээд манай найз одоо энэ хам Монгол морьтны холбооны Эрдэнэ сувдын Эрдэнэ гэдэг найз маань ах захиур оглоо зүр дэлхий авруулчихсан. Тэгэл нөгөө мэрэгжил нэгт нөгөө цуг байсан найз нөхдүүд тэдний шавнар бүгд ингээд ороод ирэхээр нөгөө өв тэгч нар маань өөрсдөө бүр ингэ хичээллээд тэгээд эднэртэй дурлаад ирэхээр хүрээгээ тэлээд ирэхээр олон клубуд байгуулж эхлээд тэгээд нөгөө илүү чанартай болоод би чинь одоо Монгол зуны улирлал 700 102 л байж үзлээ шүү дээ. Тэрнээс ус үйдэн дандаа нөгөө цирк урлаар буюу урд тоглолтондоо өгвөл 1 сар мó 2 сар гэж явчаал тэгээд хиттийн Шанши мужийн Сиан гахт тоглолтоо идэг тийм болохоор бус үйдэн байхгүй гэж бодтол. Энэ 100 харьяасдаг корона гэдэг станы бүх тэмцээнээс хавраас хошия. Ста алгасахгүй бүгдээрэнд нь оролцсон да. Бас морь тарууны нэг өөрийн клубтэй байгаад байгаа лөө. Хөө эн чинь бол бас нэг эр хүн болгоны боддог бодол тэгээд яг тэ мэдээж сонирхол нэгт бид чинь одоо өв тээж байгаа юм чинь нэг хойч үедээ залуу үедээ хүүхэд залуустай одоо ингээд энийг сонирхол сурчилж энийг өв тэхэл зорилготойгоор клуб байгуулад. Тэгээ клуб бас байгуулах аюул сонирхоо 1000 км өртөнд явахын тулд маш олон зүйлийг давах шаардлагатай болсон. Тэрэндээ би клуб байгуулж явж ирээ би клуб байгуулна гэдэг өөртөө амлалт өгөөд явж ирсэн. Тэгээ сая өртөө урал дандаа явж ирээд альбисны клуб байгуулад Баатууд нэртэй клуб байгуулсан. Баатууд гэдэг үгчүүд яг Монгол үндэсний үгийн санд байд юм уу? Нэг бол түр шинээр одоо нэг гаргасан тийм ээ чамин үг юм уу? Гүү штэ. Юу гэсэн үг? Баатууд гэдэг чинь бол Баатрууд гэсэн үгний олон тооны л байхгүй. Одоо яах юм? Одоо Уйгуржингаар бичижтэй Баатууд. Бас монголчгэр бичгээр Баатууд гэж бичдэг байхгүй. Тий, Баатууд гэж бичдэг. Бага. Тий, Багаатууд гэдэг. Багаатууд. Тэнгүүт чи одоо Багаатар нугууд гэхгүй юу? Үгүй чи өөрөө бичээд үзээрэй. За тэгээд энэ болохоор мэдээж магадгүй нөгөө нэг социализм үеч нөгөө хүүхдүүд нөгөө анх нөгөө пионерын тусланд ухаас нь өмнө эхлээд бүгд нэгдүгээр ангидаа баатрууд болдог байсан бил. Тэгээд тэрнээсээ давмгаа цаашаа бол баатрууд явхдаа хөдөлмөр пионерын тусланд явдаг. Тэгээд дээшээ явангуудаа нөгөө социализм намын үрд илсдэг гэдэг ингээд үе шаттай явдгийн хамгийн эхлээд баатрууд гэж байсан бил. Тий. Тэгээд энэ болохоор мэдээж хүн болгоно л өөрсдөө гэрийн баатар одоо гэрт орохоор аав гэрийн баатар байдагтай адилхан тийм биз дээ. Тэгээ баатрууд гэдэг чинь хүн болгоныг зүгээр ерөөсөө өсөл мөрөөдөл واخгүй. Хүүхэд бол бизнес багада баатар болох юмсан. Тэрний шиг баатарлах одоо магадгүй одоо Монгол нэг хүүхэлдэйн кино гоо тийм баатар гэж байхгүй ч гэсэн хүүхдүүд одоо үзэж байгаа юм дандаа л тим топ, тим роб, тим одоо Spider-Man гэл ингээд л яг л агаар нэг шүү дээ. Энэ бол баатрууд гэсэн.
Өрний хувь эрэгтэй хүүхдүүд л дэгдэж штэ багасаа нэг үлгэрлэн дуурайл авах нэг баатрийг одоо дийлэх сурлагаар дамжуулж өөртөө авдаг те. Тий яг үнэ. Тийм ба те. Тэглэх яг мэдээж одоо баатар бол болохын төлөө хүн ч одоо эр хүн болгол дээрүүд бол баатар л байсан байж таа. Тийм шүү дээ. Хоёул орчин үед одоо тэгээд сэлэм барайл учиргүй баатар гэж яваад тахт бас жоохон нийгэмтэйг нийцэхгүй л үү. Орчин үеийн баатар ямар байх юм? Орчин үеийн баатар бол Монгол баатар. Монгол баатар бол за яг тийм юм гэж одоо би одоо учиргүй нэг амар хэлж мэдэхгүй шүү дээ. Өөрийнхөө өнцгөөс ирвэл Яг хөө зүгээр би бодохдоо ингэж л бодлоо та маш их тийм зүгээр ухаан үйлдэл санаа болгоноос дандаа бодол санаа зөвийг энерги зөв бодол гаргаад тэр нь үйлдэл болгоод тэгээд тэр нь амьдралд нь эргээд хариу болт. Тийм ухаан санаатай одоо орчин цаг үед тийм хүн баатрын болов гэж би бодож байна. яа нөө хүний мөн чанараа бодтын гүн ухаан шиг тийм ээ. Өөрийн дотоод сэтгэлийн мөн чанараар хүнд тусгийн хэмлэргээд үйлдвэрэн сайхан ирнэ гэдэг үл яг хүн болгол байх хэрэгтэй байх л та. Яг Монгол баатар эр хүн хэрэг яах. Тэр дотор одоо Монгол цус, Монгол дээр өвг эдээцсэн нэр алдар, Монгол өв соёл те энэ их орон сэтгэлгээ тэр бас байх болов. Тэгхийн бол тэр талаасаа болох юм бол зүгээр ерөөхдөө яг үнэхээр Монгол тэр талаасаа болох юм бол зүгээр яг цэвэр өв тэгч нь өөрөө баатар байхгүй. Одоо өөр шиг гэсэн үг. Яг мэдээж одоо над чиг гэж би одоо учиргүй хэлэхэрж бас муухай шүү дээ. Тэр яг үнэхээр яг нэг Монгол өв соёл одоо маш олон өв соёл байгаа шүү дээ. Тийм нүүдлийн соёл байна, адууны соёл, ахуйн соёл, мэдлэг хөндлөх ёс тэгэл одоо маш олон ахуйн соёлууд энэ бүгдийг өөрөө бүгдийн биш юм ахад өчүүхэн нэг хэсгийг гээд яг тэр нүүдлийн одоо Монгол хүн гэж юм бэ? Яг тэр яг өв соёлоо тээж тэрийг хойч үдээ одоо өвлүүлэн үлдээж тэгээд тэрийг ахуй хэрэглээндээ хэрэгжилж яг энэ өөрөө Монгол чанараа авч үлдээж чадвал чи өөрөө жинхэнэ Монгол баатар юм болов. Би л өдөө тэгж бодож байна. Яг л зөв тийм л баг. Тэр 1000 км гэлээ өөрөөс за зун болгонд л одоо манай монголчууд ч одоо төрийн сайхан баяр наадмаа хийх шүү дээ тийм ээ. Нутаг хошуу болгондоо Сум аймаг баг болгондоо бригадын хүртэл наадам болдог шүү дээ тийм ээ. Монгол зоноороо нааддаг. 93 наадмаараа ирчүүд нь барилдаад мордон тавкилдаад л тэгдэг те. Тэгэл өөрөө бас энэ зун сая яриад өнгөрлөө те 1000 км гэдэг бас 1000 км-ийн өртөөжсөн уралдаанд оролцоод бас нэлийн тэргүүн байрлал зүтгэсэн тийм сорог байгаа те. Тэрний талаар нэрээ сайхан яриа. Тэр ерөөсөө нэг хүн гэдэг зүйл чинь бол нэг ямар ч их хүний сэтгэл ханаач хүртэл нэвтлэн гэдэг нэг амар хөвгтэй шүү дээ. Ямар ч их хүн өөрийнхөө төлөө бол ханаач хүртэл нэвтлэн ямар ч гэдэг. Яг тэр шиг би энд орно л гэд би зүтгэсэн л бол ямар ч саад бэрхшээл юу ч байсан үгүй бил. Би тэрийг яг өөрийнхөө биеэр өөрийнхөө оюун санаа бүх зүйлийг яг тэрлүү зориулж чадсан. Миний ард баттай зогсож заар гэр найз нөхөд ханийжл яг ингээд ойр хүлээлжсэн хүмүүс. Тэгээд мэдээж 1000 км орох гэж чинь маш олон зүйл шаардлагатай. За тэгэл Атенаас нуу такснаас ахуулаад за тэгэл имэйл идэл юу илээ яах вүлээ их вүлээ гэл өөрийгөө бодно би чадах уу чадахгүй юу 1000 км зүгээр л нэг өдөр дунд дээр 100 км явахт яадаг вүлээ идэх вүлээ маш их өөрийгөө бяцлах. Тэгэл би чинь богдон жангарынхаа хямрын вон дээр гарч хал залбирал өөрийгөө нэг өдөр бяцлах маягтай ерөөхдөө сэтгэл санаагаа бэлдэл болох юм шиг санагдал. Тэгэл зорьсон доо. Тэгэл одоо яг маш олон компани үг таалга татаж үтсэн, танд мэддэг хүмүүсээс гуйж үтсэн, дэмжээч туслаач ингээл ярьсан. Тэгэхэд яг тэгэл ингээл болдог ч юм билүү. Гэл ингээл линк байсан шүү дээ. Адгийн нацгнууд мэдээж нөгөө нэг яг юм үйт чи одоо зөвхөн жижиг байгууллага гэлтүү том байгууллагын корона гэдэг юм чинь нөлөөлсөн байдаг. Төсөвтөн тийм орж ирэх болохоор үгүй уучлаарай уулын гой санаа ингээд маш олон байгууллага том компаниуд гэсэн. Тэгээд яг ингээд нэг маш олон компаниудад ингээд болдог ч юм уу шантардаг ч юм уу ингээд. Яг тэ зарим нэг том компани айгуу гой костюм өмссөн магадгүй надаас дүүр үеийнхэн ч гэж болно. Хитрхи тэд нэр жоохон ингээд хөрснөөс жоохон тасарсан юм уу гэж би өөртөө дүнсэн шүү дээ. Оо тийм үү 1000 км тийм амархан юм дуу мөг лөө жоо шамаягтай. Тэр нүг би 1000 тэмүүлж байгаа тэр хүслийг нь унтраач байгаа юм л да. Тэгээ үдсэн чинь маа охин дөө хэрэг аха та яг зөв шүү. Та өөртөө продюсер хий. Маа яг миний доотх дөө. Яаж гэл.
ингэж тэгээ санаа тэгвэл тэгэл би бодож ирсэн л дээ. За ингэ хэвээр мэн гэл. Тэгэл өөрийнхөө давуу тал юу лээ? Би өөрийнхөө давуу талыг юунд ашиглах вэ гэхээр би мэдээж яг хайж байгаа тэр хэрэгтэй зүйлээ хүн тавхын тул мэдээ тэр хүний ашигтай зүйлээс бас сонирхох хэрэгтэй гэдэг байдлаас ингээл хандаал явсан. Тэгэл хамгийн надад тусалсан нэг хүн бол эхний нөгөө нэг яг нэг унтарч явахад асуусан бол Филамс буюу хадлан брендийн нөгөө нэг хонгороо гэдэг хичээдэг. Хичээ ингээд дүүн ингээд явж байгаа ингээд. Яг хөө би таныг ингээд дэмжих боломж байна уу гэдэг. За их чинь одоо чинь бүтнийхт өдөр 62 цагт манай ажил дээр өдөр. Яваад яг 12 цаг гэж би утсан чинь өө чи юу заашаасаа гэт. Их чинь бол яг юм үед байна. Би харин дүүдээ яг өөрөөх брендийн санаа дийлийг хийгээд үгүй. Миний дүү амжилттай сайн ороод ирээрээ. Хүү тэгэл зүгээр тэгэл би чинь бүр нөгөө амар ингэ явсан чинь пак явцсан. За гэл тэгэл тэндээс гараад хүүгийн гутал дээр утсан. Хүүгийн гутал надад пакал бэлгэлсэн гэх жишээний ингээл өөрөө би чинь нөгөө нэг материалын талаас материалын талаас болоод ирэх чинь сэргээд дагаад сэтгэл зүй босоод ирчих. Сэтгэл зүй энэ хоёр босоод ирсэн. Тэгж явж байгаа би одоо яг нэг хоорой ах уу яг нэг бас нэг дотны бас нэмсэн зүйлээ ярьдаг бас нэг ахта мөнхөлд майк хатаага яриад хаад үгүй та дэмжих боломж байна гэдэг. Хамгийн сүүлийн арга лсэн л та. Хамгийн сүүлийн нөгөө нэг сүлд нэг одоо тэгэл хэлж үтсэн. Өө би дүүгөө дэмжлгүй яа тий. Ахын тусанаа битээ. Ахын дүүгөө дэмжин. Чи зүгээр асуудал. Тэгээд би сүлд нь ясан чинь хамаатан садангоос идэдэн хүмүүс хүртэл дэмжин гэж сүлд л орж иж илээ л дээ магадгүй яг тэр хүмүүс нь тухайн үед жоохон янз бүрсэн би яаж мэдв. Тэгээд майк дэмжихээр бол 1000 км хүртэл орохоор болсон. Тэгээд тэрнээс гадна бас найзууд маань айгүй гоё надад сюрприз ирсэн бас. Бөөнөрөө нэгөөрөө ясан чинь такси мөнгө нь олдохгүй гэдэг наа өгч бүр унтарсан байсан мэдсэн чинь нэг friends and family гэр бүлийн амьдралын найзууд маань ирсэн надад таксны мөнгө байна. Такс тийм өндөр юм уу? 2 сая төгрөг шүү дээ. Тэгээ манай найзууд ч бас 2 сая яриа хөргөл гэхдээ тэр нь гол нь биш. Сэтгэлээрээ тэрийг бариад тэгээд миний найз номер 1 шүүгээд мумаа гэдэг энэ дээр нь бичихтэй. Тэгээд friends and family амжилт хүсье найзтай чи чаднаа маднаг аймаг гоё өрс. Тэгэл биш зүгээр л тэгэл 1000 км явсан да. Нэвтрүүлэг маань бас сая телевизээр гараад үзэгчтэй эрэлт нилээхтэй үзэгчд ихтэй байх ч гэсэн тэр хэд болсон баах бас одоо тэр тэмцэж 17 тамирчин оролцсон. 17 тамирчин орлоо үзэгчд их бахархаж байгаа шиг тиймэрхүү хандлага их ажиглагдчихсэн. Тэр 1000 км гэдэг чинь одоо зүгээр жоохон дэлгэрүүлэлтэй байлаа тийм ээ. Өртөөжлөлт дурлал гэж байгаа шүү дээ. Тэр Монголын хууль 3 хоног гэхээр 3 хоног дэлхийд тардаг байсан гэж байгаа шүү дээ тийм ээ. Их эзэн тамга дараалал тушаал гаргалаа. Тэр 3 хоногийн дотор Оромт ч юм уу, Солонгос ч юм уу хятадд ингээд дэлхийгээр тардаг байсан гэж байгаа шүү дээ. Тэр тэгэхэд одоо Улаанбаатараас за хар хөрнөөс за Ором руу Итали руу ч гэдэг юм уу тийм 3 хоногийн дотор тахна гэдэг чи одоо асар хурд үстэй. Өртөөжилж. Та нар ч бас 1000 км-ийг хэд хоногт 9 хоногт тулсан. Өдөрт 150-аас 100-150 км тахин дандаа морин. Тахин гэж байгаа шүү дээ тий. Тэгээ морин өдөржингөө морин дээр тахин гэдэг чинь часлаа. Хүн асуудал шүү дээ. Өдөржингөө машинд ийм шорон зам дээр явах шиг л хэцүү байдаг шүү дээ тий. Үнэхээр л сэтгэл зүй тэр Монгол хүний төвчээр хатан зөрөг няцралшгүй цоцолшгүй тэр зөрөг төвчээрэл тоосон байх. Тоосон байх та. Хамгийн хэцүү нь юу байсан бэ энэ уралдааны? Хамгийн хэцүү нь мэдээж морин дээр 1000-аад дуусгалсан. Тэгээ нүүн заадаа хүрэх төлөө тэрэн дээр хүрэх. Тэгээд чадсан. Хамгийн их бахархал нь юу вэ? Хамгийн их бахархал нь өөрийгөө олж авсан энэс. Магадгүй миний одоо дутагдaltaй зүйл нь юу юм бэ? Авааштай чанар нь юу юм бэ? Өөрийгөө таньж эхэлж байгаа байхгүй. Тэр дундаас магадгүй миний жоох энэ зан ингэдэг байсан би. Би энэ занаагаа илүү энэ надад ийм байсан биш гэдэг өөрийгөө илүү олж харсан. Дунд нь одоо шамтрах уу байсан. Морь ицсэн. Зааш машин цуучих уу? Үгүй шүү дээ. Би найзуудаа заагийн хилцсэн юм чинь 1000 км би найз нь моринтой туулдгаараа туулна гэж. Тэгэл ерөөсөө хүнд нөгөө нэг яг миний дутагдлаа. Заагийн хэлсэн бол заатаа хүрхийн төлөө. Тэгээд тэрний төлөө явсан. Тэгээд маш олон итгэл сэтгэлээ дэмжсэн. Маш олон хүмүүсийн тэр олон урам зориг тэр итгэлийн алдахгүй тулд би байдаг бүх зүйлээ өөрөөсөө гаргасан. Магадгүй яг нэвтрүүлэг дээр л тэгж хэлж байгаа боловч би бараг 1000 км-ийн бараг за 100 гэж ярихгүй. 40 50 бол энүүхэнд гүйсэн километрийг. Яг бол нөгөө мордууд нь айгүй жоохон муу унагдцсан, эдлэгээ муутай ч юм уу. Яг орчин үеийн нөгөө мотоциклыг хунж болохоор холбогдтой. Тэгэл ганц л нарандаа л их залбирсан та.
Нарандаа залбирал 3 хүүхдээ буян зай төшүүлтгөө гэж нарандаа их залбирсны үр дүнд азар мормол энтэйгүү эсэн минь бүрэн бүтэн тэгээ сайхан орж ирээ бариандаа ороод тусгасан. Тэгээд түрүү хэлсэнтэй нөгөө 1000 км дэлхийд 3 хоног үнэхээр тардаг байсан юм уу? Тэр бол үнэхээр тардаг байсан байл. Бэлтгэгдсэн өртөө, бэлтгэгдсэн морь, бэлтгэгдсэн хүн гэдэг чинь бол бүр зүгээр л өөр шүү. Та нар чи өдөрт хийдэх гээд байлаа. Бид нар чинь 100-аас 140. Эхний 1 2 3 өдөр бол бас л эвгүйсэн шүү дээ. Дахиад явж хахад хажуугаар нэг нь орж ирчих хэм бэ? Орж ирсэн нөө чи юу гэж энэс эргэж харах бүр тийм Бүр би булгарсан. би булгарсан бүр тэгэл өөрөө би. Гэтэ сансны өдөр би ч бол бас нэг форумтай байсан болохоор бас гайгүй. Тэгээд хүн нөгөө нэг олон нэг булгарчаар хөдөлж чадахгүй ингээд манайхаж гівтэй ч юм уу ингээл амар тийм хүү ажиллаж үздэг шүү дээ. Тий, үгүй шүү дээ. Тэр тусам хөдлөөд олон тэрийг ингэж өөрөөсөө шатгааж өгч тэр булгараагаа хөдөлж ижил гаргана уу гэхээс бол тэр бол яваад байл. Яг магадгүй морин дээр олон биеэс болж ингэж амжилт гаргалаа. Гээд өдөржингөө морин дээр ингээл давхаал те морь эртөө болгон дээр морь солиол. Өдөржингөө ингээл давхаал тэр чин сайхан Монголын цэвэлцэн солих. Сайхан нөгөө тэр уул хангай ус газрын хүмүүсийн ааш авир те. Өдөр болгон их нарны хүртэл өөр байгаа шүү дээ. Тэр болгон дээр ингээд морионаад ингээд давхаа тэгингээ бас уралдаад явж байхад их олон юм бодогддог байхад алгаад. Их олон юм бодогдчихсэн мэт. Тэндээс хамгийн үнэтэй жинхэнэ насан туршдаа одоо өөрийн тэ амин тэр алтан судал болгож авч явах тийм нэг ойлгосон амьдралаас ойлгосон тэндээс ойлгосон юм юу вэ? Яг энэ одоо дэлхийд дахинд хөгжиж байгаа дэндүү одоо бүр даяаршиж байгаа нийгэмд бидний зөв ёсны авж үлдэх соёл нь мөрөдлөх ахуйн соёл өв тээгч юм аа л гэдгийг би олж харсан. Тэндээс тэгээд нөгөө ерөөсөө энэс цаашаа явангуудаа би өөрийгөө одоо магадгүй одоо чи бай одоо үзэж байгаа бүх олон хүмүүс Улаанбаатарын хэл гэх. Тэрний дээд үеийг сонсоод үз. 60 он, 50 он, 40 он ард дэвсглийн оноор 1900 оноор ороод үз. Бүгд л онд байгаа бүх хүмүүсийн ерөөсөө л ялгаа авахгүй үүдээс нь бүгд л морин дэлэн дээр тарцгалж тэрэндээ морин дэлэн дээр өстой хайр дурлал залуунаас халуус бүх үе өнөөдрийн чи бидний энэ цогцох завшааныг ерөөсөө олж ирж нэрсэн тэр өв соёлын болол гэж би бодсон. Хамгийн чухал. Тэгээд л ерөөсөө энийг хойч үедээ заавал үлдээж чадлынхаа өөрийнхөө хүн нэмрийг оруулъя гэж бодоод л клуб байгуулалт чадхтаас л явжлаа энэ тэгээд. Ямарсан Монгол өв соёлоо хойч үедээ үргэлжлүүлэх өөрөөр тийж байгаа тэр их өгөгдлийг бас дараа үед үргэлжлүүлэх их үйлсийг үл хийж байгаа юм байна. Тэр нь ч бас амжилт хүсье. Баярлалаа. За тэгээд ном сум агшаад ном ившээлгээд сум тавиад байнд очиж явах тэр мэдрэмж бол эр хүний нэг өстой нөгөө их багтал байдаг. Тийм тэгээд яг уу бид чинь нэг ер нь март харваа гэдэг чинь ерөөхдөө нэг дээр үед бол өгөөсөл яг ангөрөө бүх юм залгуулж исэн өнөөгийн одоо цөмийн зэвсэг ч юм уу тий коноп дарах энэний ч ихэнх сөрөнд ерөөсөл март харваа штэ. Да тэр харваа дундаа март харваа авахгүй. За магадгүй манайхны нөгөө нэг тавчиж одоо товтлоод буцаж ухрах энэ бүгд өөрөө таактик буюу дэлхийн дайнд одоо хүртэл Чингис хааны юу гэж үгсэн НАТО ашиглаад байгаа шүү дээ. Тийм болохоор ерөөсөө морт харваа гэдэг чинь болохоор бүр хэдэн зуун мянган жилээр ингээд Монголд өдөрсөн. За тэгээд одоо ингээд энийг бол бид нар наадмын нэг төрөл болгож оруулахын төлөө одоо хүн болгон одоо энэ сонирхол нэгтэй залуус бүгд л зүтгэж байна л да. Тэгээ одоо жишээлбэл өсөн дээр шагаа тавиал усын мэрэгэн болж байна. За мэдээж үндэсний сурвал ингээд газар дээрээс одоо урайхаа зогсож байгаа л хийж харваад байна. Тэгэхээр нойр гэдэг зүйлийг нэмэгдэж орж ирчээ дахиад энэ өөрөө ингээд нэг наадмын нэг төрөл болоосоо гэдэг л одоо илүү тэр тамирчнаас хүнээс их олон талын мэдрэмж шаарддаг бах тий. Мориныхоо давхилт тэр цогоо мэдрэн, салхиа мэдрэн, тэгээд өөрөө амьсгаа, тэгээд нөө бай хоорондын зай гэл тэгдэм бах та. Тийм тэгээд энэ ерөөсөө яг маш олон удаагийн давтамжаар тэгэл түрүүний миний нөгөө хэлдгээр хүн нөгөө нэг ингээд зорьсон юмд хүрнэ л гэж байвал заавал хүрч чаддаг юм бохгүй. Би жишээлбэл зүгээр л нэг шоун дээр үе тоглолт хийгээл явж байхдаа л ерөөс үдгч баясгаал пак голдон онж үзүүлэл дахиж цогж морны ард дээр зогсоогоор явж байгаа харуулж марвал үзүүлэл тэр нь ганц л оноол хаана онох нь хамаагүй ч юм иймэрхүү байдаг байсан бол
Тэгээд өөрөө нөгөө сонирхол болоод эндээ ингээд улам ороод ирэхэр чи би энэ тавьсан болсон маа ингэж тавьсан. Одоо ингэж татахтаа ингэж тавина гэдэг ч юм уу. Нөгөө маш олон удаагийн давтамжтайгаар тэгэл сая сүүлд хямар тэмцээний яг мундаг аврагууд маань корона гэдэг энэ жил ирч чадаагүй Монголдо болсон тэмцээн шилдэгсэн тамирчин болоод тэгээд тэг ишкермэш гэдэг түрк төрлийн хамгийн жижигхэн бай буюу нэг иймхээ. За тэр чин хэдүүлээ нэг алгын чинээний дээр алгын чинээ дээр ахаад тэр чин 5 4 1 2 3 4 5 байгаа байхгүй ахаад бүр нөө дардсны юу шиг тий тэгээд би тэрэн дээр чин 1 хүний 3 3 орохдоо би чи ерөөсө тэр төрөл дээр тэр банд дээр эргэлж хараад тэгээд тэр жижигхэн банд дээр би 4-өөс доош оноо авч үзв дандаа 5 4 гол оноодсон хамгийн дэд оноос тэгээд яг энэ жил бол аюу одтой жил байл шүү дээ миний хувьд тэгээд тэр төрөлдөө би чинь төрүүлсэн тэгээд шилдэгсэн тамирчныхаа нэг одоо юу нэ нэ тий одоо тэр тэмцээний одоо юу штэ хүрэл цом буюу хямар тэмцээний хүрэл цом энэ одоо тий тэгээд энэ маань болохоор одоо 1000 км өртөөний дид байр одоо машины машиадсан тэгээд тэрнийх энэ маань улсын аваргын мөнгөн цом гэд тэгээд энэ олон улсын тэмцээний одоо IHAA буюу олон улсын морьт харвааны энэ тэмцээний одоо нэг орох эрхийн бичиг батламжийг аваад тэгээд шилдэгсэн тамирчнаа бас Монголда нэг тэрвэлэгдээд сая манайх дүн гарахад дэлхийн 33 орон оролцсон тамирчнаас Монгол улс 246.1 он аваад 4-р хайранд орсон. 3-д Турк орсон. Туркд 4 онооны илүүгээр Монгол энэ жил дэлхийн аваргаас одоо багийн дүнгээр 4-р хайранд орсон. За манай нэг нэвтрүүлгийн зочин ярьж ирсэн. За ингээд энэ удамшил ген гэдэг чинь маш чухал юм аа. За ингээд хүннүүгээ одоо олон олдвор олж шít тийм ээ. Ингээд дуус тэгэл тэндээс маш их сонин садан олдврууд олж байна. За ингээд тэрлэг дээлхэд ярьж нэг 50% тэл олдно. Одоо зэвсэг ном саадаг юу илэх 50% тэл олдно. Тэрийг цааш нь 100% болгоно гэдэг бол тухай урлаач ухаандаа сэтгэж яагаад хийд юм аа. А тэрний тэр ухаандаа сэтгэж хийж байгаа тэр өгөгдөл нь тэр олдсон тэрлэг дээл ном сум юу гэдэг те тэр үеийнх нь өвөг дээдсийнх нь тэр ген тэр хүний судсаар нь тархинд нь ирээд гараар нь тэрийг бүтээж өнөөдрийн үед бүтэн болгож өгд юм аа гэж ярьж байсан байхгүй юу. Тэгэхээр өнөөдрийн одоо өөрийн чинь тийм ээ морин дээрээс ном сум харвах тэр морийг идэх, морь унах, морь уйах гэдэг. Яг л тэр Монгол эрхтэй хүнд байдаг тэр цусаар дамжиж одоо тий зүрхэнд бүлгэлж тийм ээ. Одоо тэр сайхан өв уламжил мэдээж чиний өвөг дээдсээс л ирсэн байх гэж үйл бодож байна. Тэгэхээр ямар хүний их нөлөө тэр одоо тусгална. Өнөөдөр өөрөө чи энэ их Монгол өв соёлын моринтой их ойрхон байх ухаанд их ойрхон нөлөөлөв. Тэглэгээ хоо мэдээж нөгөө нэг түүхөө мэдгүй бол нөгөө сармагчин дугаа адил гээд тийм би чинь бол одоо Уранга аймгийн 900 сумын одоо гаралтай. Манай өвөг болохоор Гончгийн санжаа гэсэн. Тэгээ ерөөдөө гончиг гэхээс илүүгээр өндөр санжаа гэдэг. Алдартай, их алдартай. Тэгээд өндөр санжаа өвөө маань их туур дудаг, их жин тэдэг хүн байсан. Жинчин. Тэгээд л одоо 13 настай хөрхий хаваасаа хацаад амьдралын юм хөөгөл өөрөө орсон. Тэгээд л жин тээж яваад л ерөөсөө асар их тэр юу хэцүү хүний хайр инрэлний бүтээгч ерөөсөө багасаа мэдрээгүй. Тийм болохоор ч юм уу ерөөсөө өвөө маань их тэгж их жоо хатуу хүн. Ер нь хатуу гэхээс ил хатуу мөртлөө нөгөө нэг хайрын дотор халан гаднаа тийм юм бохгүй. Тэгэд өвөө маань ерөөдөө хичин тэдэг тийм байсан. Одоо сүүлд одоо Төв аймгийн Атар Баянзөгт соёр сумын зааг дээр Сэртэнгийн өндөө гэдэг газар манах яваад өвөө маань нутагшаад тэгэл ерөөдөө тэнд явал ээж аваар маань танилцал тэгэл маань одоо өндөр санжаагийн том хүү Батбаатар гээд тэгэл тэдний би хоёр дахь хүү болж мэдлээл гээл тэгэл яг тэгэл би боддгийм тэгээд энэ генд нь байгаа ерөөдөө тэгээд нөгөө нэг суур хүмүүжил гэж хоёр энэ хоёрыг ерөөсөө тухайн хүний цаашд нь яаж одоо хүн болох уу гэдэг чи ерөөсөө суурийн тавьд юм байна. Тэгээ би ерөөсөө баг цэцэрлэгч явж үзээгүй юм шүү дээ.
цэцэрлэгт 3 настай байхдаа л өвөөгийнхөө үрт палны давын банкн дээр өвөөгийнхөө үрт ерөөсөө хорог шиг одоо малын зах дээр л ерөнхийдөө баг нас маань өнгөрсөн. Тэгээд сургуульд орох доктор урж ижсэн тийм л төвхтэй. Тэгээд энэ 1000 км-ийн өртөө уралдааны төсвөрт татуужил энэ бүгдийг яхад магадгүй өвөөгийн маань юм их нөлөөсөн болоо гэж бас болж байна. Бас нөгөө талын өвөөгөө бас ярьж, нөгөө талын өвөө маань бас мундаг одоо ээжийн аав Цагаан аймгийн Цагаан хайрхан сумын тээврийн жолооч. Тээврийн туул нутгийн хүн байна. Тийм тэвлэг байх. Тэгээд Төв аймгийн ер нь аймгийн 10 удаагийн авраг нөгөө 4-5 жилийн нөгөө гавшгаач энэ бүгдийн явсан сая тэгээд одоо 80 гарцсан буурай байж гэн. Тэгээд энэ өвөө маань олон хоног нэг тээврд явхад бас мэдээж л техник машинтай зам харгуй уул хангай бүгдийг тооцож л тэр бүгдийгээ явдаг байсан болов. Энэ бас л тэгэл ген дамгаалал бас юм ингээд орж ирсэн байж магадгүй гэж би бодож. Тэгээд одоо 1000 км өртөө уралдааныг туулах чинь мэдээж уул хангай газар мэдхгүй газар нутгаар явна. Тийм мэдхгүй газраар явна. За дээрээс нь тэгэл гол устай тэгэл морио эцээхгүй тулд морио хамгийн нэгдүгürt мэдэрч унах. Тэгэл магадгүй үзэгч анзаарсан л хальт наваа бүгд пар гэл гараа авчдаг штэ. Тэгээ би ч явахдаа нэг жоохон татаж үлдээл мэлээж жоохон мортойгоо л мэлээж морио ядаж нэг сайхан чигэртэл би энэ халааж нэг харусын гарахад тэгэл сайхан би энэ халсан маш өссөн ч өссөн явах гээд ингээд хичнээн унагдааг байсан мөрч гэсэн нэг хэсгэн зурчсан явъя да гэд өөртөө чамд хилээд өг. Доорч явмаар штэ гэд. Тэгтэн нэг хэсгэн явуулаад сайхан Зар гараад л яриад. Тий штэ ерөөс газрыг чи ивэх гээл ингээд ингээл ирэх чи адуу шал өөр штэ тэгэл толгой хилаал. Тэгэл тэр үед нь тэгэл тэрэн дээр нь цайхан эрен дээр нь дарж барайл тэгж явсараа бол дуусгасан. Одоогийн нэг дэгжин залуучуудын одоо Харьков яваал тий. Зангаа зүгээл костюм өмсөөл шүү дээ. Тэгдэг. Орчмын соёлд ер нь хэрвээ. Үгүй тэгэл одоо усан нуул явсан даад яг нийгэмтийг хөл хэрэгцүүлж явахгүй бол тэгэл одоо магадгүй хөдөөний орк шил болох байлгүй дээ. Гэхдээ мэдээж өв тээгч хүн бол зүрх сэтгэлдээ гал насч л байдаг. Тэгэхэд бол би яаж энийг хослуулж өнөөгийн шийдэлд өөртөө капитагаар яаж ингэж гоё эдэлж хэрглэж болохоор байна гэдгийг өөрөө бодож эхлэж түн. Тийм биз дээ. Тэгэхэд бол би ахаал шинэлэг байх хэвээр. Шинэлэг байхын тулд чи мэдээж нөгөө өв тээх мэдээж нөгөө нэг шин мод гэдэг чинь өөрөө хуучин эргэж гарч ирэхий чинь шин мод гэж ерөөдөө яриад байгаа сүлүүд чинь. Тийм болохоор ерөөдөө тэрэн дээр илүү өөр анхаарал. Шаардлагатай бол Монгол хуцаал илүү өмсгөө хүсэж байна. Би бол хичгүй сайхан хотын төвөр сайхан банкраа хөтлөх хотын төвөр явжсэн хүртэл байгаа шүү дээ. Тэглгээ хаа тийм. Монгол өв соёлоо тээчгээд өнөөдрийн нийгэмтэйгээ хөл алхаж явах бол тэр л жинхэнэ Монгол ирэх юм шүү дээ. Тий. Ээжтэй хайртай биз. Ээж нь л дандаа хараасан суур өгдөг. Өөрөөр хэлбэл нарыг эрхэмлэн дээдэлж нарандаа дандаа мөрөгдөг. Нар ээж хоёр л яг адилхан. Илч гэрлээр хайраар дандаа хүнийг ээж ивэждэг. Гайхалтай их өсвөр. Хайрын их өсвөр. Тий. Би ч мэдээж яг нэг ээж маань болохоор нэг их баригч баг юмч. Яг нэг дээд сургуульд их хэмж болох гээд шалгалтаа өгөх гээд улсын шалгалтад 4 жил сурчаад улсын шалгалтаа өгөх гээд яг 6 сард багт нь би 6 сард ээжигээ шалгалтын өгч чадуулахгүйгээр би гарч таарад. Тэгээд хөөсий буруу биш үст. Тий, миний буруу биш л ахал та. Гэхдээ ээж маань хамгийн нөгөө нэг өсөж дэмүүлж олон жил зорсон ч хүүн гараад тэгэхээр надаас энэс илүү миний хамгийн үнэтэй бол үр минь л шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ хорвоод нэг үр мод хоёр л үлддэг. Тийм болохоор үр хөхтэйгээд ээж үнэхээр яг гаргаад тэгэл одоо нөгөө нэг дээд 4 жил сурсан сургууль маань зүгээр хамаагүй үр хөхтөн чухал. Мэдээж тэгэл ээжийнхээ төлөө одоо магадгүй ээжтэй би ч одоо бас жоохон хатуурч байсан байж л нээж амин хөлтөлтэй. Тэгэл хоол өвдлөө, ер нь бие өвдлөө хөтөл ээж хамгийн дөрөнд өлөнгөө нөө. Тэгээд л яг нартай холбогдсон учир маань болохоор ээж маань нэг гадаад их олон жил болсон л доо. Тэгээд ээжтэйгээ уулзахын тулд нараар дамжуулдаг гэсэн. Тэгээд би зөвөөсөө бүх зүйл бод сансан юм нарантай залбирал хэлчихдэг. Тэгээд ээжээсээ хол байсан гэсэн үг. Тий, яг ээж маань нэг 2006 онд тий 6 онд юм байна. Чех руу нэг IT юугаар яваад нэг үйлдвэрийн ажиллаар яваад тэгэл мэдээж би 10 онд юу явцсан, Солонгос явцсан, ирж амжаагүй. Тэгэл яг намайг явсны 2 сарын дараа ээжийг тараад тэгээ би ахаад ийш явцсан. Тэгээ ээжтэйгээ уулзаагүй. Тэгээ нэг 13 онд ээж аваарыгаа чийж оролт газар үзүүлэх гээд аваачаад
жээж маань олж хардгаа би чинь энд байж тэгэл ингээ амсны бодол дээрс тэгээд бас ээж чинь нөгөө хүүхдээр нь төсөөлө жоохон шиг санаал ингээ хавд дэггийсэн залуусаа цэцэн гэсэн чи ээж чинь тэгэл уйлал би ч хүртэл онгоцны бодол дээр тэнд бас нэг хүмүүс баярлаа бас нэг тэнгэрлэг оршихоо гэдэг чинь яг л тэнд би өөрөөхөө ээжийг хараад уйлжсэн. Тэгээд нартай холбогдож гэж ярьсан ч өөрөө. Тэгээд ерөөсөө ээжтэй холбогддог нар гэдэг зүйл бол ерөөхдөө бүх энэ дэлхийг багтана. Нарны аймгийн 9 гараг гэж байна шүү дээ. Тийм ээ. Тэр 9 гарагийг тэр чигээр нар ивент гэдэг. Дэлхий дээрх юмс үзэгдэл бүх зүйлийг нар. Тэгэхээр нар байгаа цагт тэнд амьдрал байна л гэсэн. Тийм болохоор яг та миний нэг амьдралын нэг хөвшил болгодог хоёр хон зүйл үү. Одоо өдөр болох. Өнөөдөр нөө зулын 25 сайн бэлгэцээ өдөр гэдэг. Тэр маань болохоор одоо өдрийн харанд би дандаа залбирдаг. Тэр бол зайлшгүй. За мэдээж юг надад тийм хайрлаач, надад ийм өгөөч нь би гэхээсээ илүүгээр энэ орчлонгийн одоо зовлон жаргал бүхгүй баяргүй нэг бүх те энэ бүгдийг нармын та ээж мөнхийн мөнхөд ээх болтгойл гэж ерөөхдөө залбирдаг. Тэгээ нар маань болохоор нар сонсдог. Хоёр дахь нь болохоор өдөрт би зүгээр л нэг хүн баярлуулъя гээл гэрээс гардаг шүү дээ. Гарахгүй байсан ч зүгээр нэг хүн баярлуулъя гэж боддог. За. Тэгээд нэвтрүүлэг маань ер нь л өндөрлөлтөнд доо ингээд хугацаанд болж байгаа шиг байна. Шөнийн харанхуйд бүүснийх нь хариу болгож шүүдрийн туслаар цай чамж ачийн нэг шинэ хоороосныхан дайтай тэр ачийн хариулдаг гэдгийг мэддэг ч гэсэн яг шүүдрийн тусал цуглуулад ижидийн нэг цай чанаад өгсөн хүн байдаг ч юм уу байдгүй ч юм уу бараг л байдгүй л гэдэг те. Гэхдээ л ижээ аваа бас баярлуулж тийм тэр сайхан хөгжилтэй орондоо байчиж бас өөрийнхөө хөс хүчээр олсон мөнгөөр аав ээжигээ бас баярлуулна гэдэг бол хүүн болж бас нэг өөрийнхөө мэрэгжлийг тэр том зорилтоо бас хойшинтой төрүүлснийх нь гавьяаг бас өгсөн л сайхан хүү байна. Тэгээд ямарсан хүндэтгэлийн урилгын минь хүлээж авч хой мэрийн судлал эзэлсэн дэх баярлалаа. Ээждээ ч юм уу энэ үзэж байгаа үзэгчд болоод нийт сайхан монголчууд өв соёлын тээх тэрл өөрийн сэтгэлийг одоо үлдээх боломжийг одоо өөрчөө олгож байна. За тэгээд юуны өмнө энэ дэлхийд дахин таран суугаа нийт монгол зам олон байна. Илгээрийн хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан. За тэгээд нөгөө эрүүл байвал их жилийн наадмыг үзнэ гэдэгтэй адилхан энэ муухай одоо өвчин тийм ээ хурдан намжиж сайхан цаг ирэх болтугай. Тэгээд одоо сая одоо 1000 км-ийн өрсөлдөөн уралдаанд ороход бүх одоо сүүлдээ тэр нөгөө нэг аялаад байсан л да. Эхлээд нөгөө нэг амар ядраад сүүлдээ бүр ингээд нөгзөөгөө гой газрууд үзээд бүр аялаад байсан. Тэгэхэд тэр Монгол яг зочломтгой зан гаргасан өртөө болгоны бүх улаат одоо өртөөний айлууд морио бэлдсэн хүмүүс төслийг санаачлагч за тэгээд тэнд оролцсон бүх тамирчид баг холон арын халданд ажилласан тэр ажилчид тэгээд энэ бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. Энэ бол Монголын брэнд. Үнэхээр Монголын төгс брэнд. Тийм болохоор Монгол нутагт монгол хүн, монгол морь энэ дэлхийн брэнд болгохын төлөө одоо ямар ч зам зүтгэсэн. Тэгээд энэ болохоор ерөөсөө Монголын брэнд. Тэгээд тэр олон чин одоо морь малаад тэгсэн бүх одооний ард иргэд бүгдээрэнд нь уул ус нутаг орныхаа хангаа бүх хүмүүст ерөнхийдөө за тэгээд сайн сайхан бүхний хүсээ өрөө баярлаа. Үнэхээр тэгж л хэлээ та. Яг тэр хүн цагаад болохоор айгуу сандард юм шүү дээ. За Монгол хүн өмсөх хувцснаас ахвал өөрийгөө дандаа тийм өвөл амжиллаараа бас дандаа гойдог. Өөрөө бас уралдагч тохиолдол байдаг тийм ээ. Энэ малганаас ерөнхийдөө салдгүй харагддаг. Малгаас өөрөө өчрөд түүх жанцантай байна. Тэглгүй яг уу энийг манай их Монгол тоорхотны Чинзая гэдэг ахмаа. Чинзая ахмаа ингээд энийг надад одоо нөө дэлхийн мөртөнгуудын өртөө уралдаан дээр энэ логон дээр гарсан энэ малгай хаа би танаас ингээд гэсэн чи. Энэ өөр ард малгай юм баг. Ард малгай. Ингээд Монгол гэр болох энэ маань. За энэ олон хэрээс нь болохоор ханы хэрээс. Дээшээ гарч байгаа энэ бүгд нь болохоор одоо өн болоо авчин. За тэгээд энэ дээр нь самбин зангидаад энэ болохоор одоо төрийн тэргүүн буюу одоо нөгөө ерөнхийлөгч гэсэн үг. За тэгээд энэ болохоор баруун зүүн хатвч хаалга үүд хаалга. За тэгээд энэ залаа нь болохоор улаан залаат гэдэг монголчуудыг бэлгэцсэн тийм ийм ард малгай юм байна. Тэгээд шилийн сайрууд бол ерөнхийдөө энэ малгай гаргадаг гэсэн багтлыг боддоо шүү дээ. Тэгээд шилийн сайрууд ч ер нь ямар ч ирүүд байсан сайн мэдэхгүй шүү дээ. Би л одоо түүх домгоос харахаар их жижигхэн биетэй хүмүүс байдаг юм шиг байгаа. Орчин үед кинон дээр нэг том баатар том ийм л болчиход байгаа шүү дээ.
болгон сануулах гэж Монгол эрс Чингисийн бадрууд мартайгаа нартайгаа мөнх тэнгэртэйгэн хорвоо гин хагсыг туулсан бидээ. За тэгээд энэ дөрөвд хамгийн төрүүлж өсгсөн ээж аавда эр чин сэтгэлээсээ хайртай шүү. Хүн одоо энэ орвоод хүний дэтэй явна гэдэг чинь түмэн дунд хүний дэтэй явна гэдэг чинь тэгэхээр бас нэг ачийг хариулж байгаа одоо өдрөөс нэг өдрийн нэг сүү авич хайртай шүү гэхээс илүүгээр түмэн дунд хүний дэтэй явна гэдэг чинь ачийг хариулж байгаа юм болоо гэж бодож байна. Тэгээд төрүүлж өсгсөн ээж аавда удамзууд одоо хөхөвгөд удамсуудаар тийм ээ одоо дээд өвөг дээдс маань бүгд дээрээс одоо харж толдон хартж байгаа бол хүн та нарын хүн хийслё. Энэ хорвоод өвөр мод хоёр үлддэг. Тэгээд 3 сайхан хүүхдөрж өгсөн их нэртэй маш их хайртай шүү. Одоо арын албанд нь түнхээр бат зогсож чаддаг. Одоо мэдээж манай гэр бүлийн ээж аав болох хатмууд маань тий хатам ээж хоёр бол үнэхээр айлын ганц бие хүнтэй суусан ч гэсэн 3 бүгд зарим үед хүүхдгүй юм шиг л энэ бүгд манай аав ээжүүдийн маань хайр инрэл тэдний маань хүч хөдөлмөр бий. Тийм болохоор өнөөдрийн чин сэтгэлээсээ бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлээ та. За тэгээд нар нэгэлдэ мандсан бол тэнгэрт гээж дэлхийд амьтан болгоныг амьлуулж үндэстэй болгоныг дэлгэрүүлдэг тийм сайхан шидтэй байдаг шиг Монгол сайхан үүсэл мэн нар метандаа гээж мандаж байхын эрүүлэг өргөн дэвшүүлээд энэ удаагийн дугаар маань их өндөрлөж байна.